Хэмбэ? Ханаа тоны? Юу гинэ? Аяа андмын чи хаалгын тогшооч 25 дугаар өглөөс танаа тооны нэвтрүүлэг эхэлж байна. Бид яг одоо их засаг их сургуулийн хашаанд байна. Бидэндээ хамт зогсож байгаа манай Отгон төгс гэдэг энэ залуу манай нэвтрүүлгийн зангилаалх уу, манай тал гэх үү, эсвэл одоо бидэнд барьж өгч байгаа ч яг уу хоноо гэж гоохж байгаа айлын эзний хамгийн сазн байгаа юм. Тэгэхээр найзаар нь дамжуулаад бид нэр одоо их засаг сургуулийн нэгэн оюутныг одоо дуудаж гаргаж ирээд гэтээ билег гэж мэдэхгүй мэдээж би яриа гэдээ утсаар ярьж хөөрөлдвөл мэдээж хонуулахгүй гэх бах тэр найзаар нь яриулж байгаа. За Отгон төгсөнийг залгаач. За чи юм гэтээ хонуулахгүй л яах вэ ер нь мэдхгүй. Тэрийг бол та өөрөө яа. За яг тэрийгээ би өөрөө ярий. Залгач. Шанасан бол гэтээ давгүй ирээдтэй ер нь тавгүй шүү дээ. Тийм үү. Та жага яагаад тав? Байна. Би ч айсан чи малгал та. Сургуулийн чи гадаа байна гэж. Гарч иг болж байгаа юм. За машины чин дээр зогсчихъя. Машины чин дээр зогсчихъя. За гарч байна. Гарч байна. Машин аль? Тийм шүү дээ. Тийм үү. За тийш нь за төгсгийгээ нэг муухай айл нэг муухай хулгайч нохоо шиг отом шиг ирж. За тийм бэ. Одоо бол та уучраа болов өөрөө тий? Би уучраа болно. Гэтэ үгүй гэх юм бол бас хооснос хэлэх хэрэгтэй шүү дээ бас. Эсвэл нэр цэвэр чи зүгт холгосон нэр юм уу? Гэтэ ч одоо сая уцаар ярьж юм чи нэрээ. За тийш гэж. Самано. 25 дугаар сая өглөөс явж байгаа маа. Тэгээд өнөөдөр хонох хайл байдгүй. Аслан таадаж одомч идэх үү. Би харин хэлдэлгүй. Гоо би хэл хэрэггүй шүү дээ. Ямар наадам цодлогч байгаа шүү дээ. Наадам цодлоод мэдээж дэмжээнд дээр цодлон гэвэл мэдээж бүхэл хэрэгтэй. Гэхдээ айлд Монгол хүн чинь нэгнийдээ очиход бэлтгэлээр яа тий. Сайхан ирчүүд байна. Тавууг солиод наадмын тусамж яриад хэрэг шиг сайхан тавууслаад ингэж чааж байгаа юм нэрч ийцээ биш. Гин төшөө бид нар чинь 80 завдаа явж байхдаа замын айлд гинтл ордог үстэй. Дээшээ суул гэдэг. Тэгэхээр Монгол хэр сууд байна да. Аслан таадаж одомч идэх үү. Хонох газар байхгүй. Биш охинд гисн нэг төв бол гиснээр одомч. За Тэхүү. Тэгэхүү. Энэ сургуулийн оюутны юм уу? Би нэг хэсэг сургуульд хуулийн сургууль сурдээ. За. Тий. Одоо сургуулиасаа гарч. Яаж мэдчихэв. Харин найзаа залгуулаад гэхдээ найзаагаа бити зэмлээрээ. Отгон төгсөөс ерөөхдөө бид нар дам ярьж байгаад бас бид нар дам мэднэ. Тэгэл ерөөхдөө бол өөрөө чинь бас татны ханд учраас холбуулаад хаана вэ гэж ингээд залгасан чинь. За тэгвэл боцоо гэрлүүн. За тий. Нэрээс сая барилгаан төрүүлсэн лээ. Мундаг сайхан барилж шүү. За баярлаа. Яртай байна шүү. Дахиад тэгвэл. Тэлээ хийгээл. Хажуугаар нь бас тавчлаагаар сургуультаа сураад гэж. За. Машины нэгтэй. За сурч идвэл. Тэр жара онгон хүлэгмээ хацар даран дүүлээд байна уу хаахын дууш гихч мэд Та. Тэрт нь одоо ямар хүмүүс байгаа вэ? Манай хүн бүхэл баг. Эхнэр хүүхд хоёроо. Ингээл гуруулаа амьддаг үү те? Гуруулаа. За. Би ч ер нь гэж явах тэр өсгөр л амьсгаад байна шүү дээ. Одоо би бүр сурцсан да. 5 төгрөгөө усаа. Өнөөдөр ер нь энэ давж наадам төрүүлэн гэдэг чинь бүр амьсгаадгүй хүний зам биз дээ гэсэн. Хаяас амьсгаад. Тийм аа. Барилгач юм биш. Ядрам. Тэгээд цэцгийн насхлаа зөв гаргахгүй бас хүмүүс хямсаад дэвшил миний бодлоор тийм бах тийм. их амьсгаад үзүүлэл аваал. Амьсгаад байж. За.
Би бас их тэгжсэн юм шиг. Мэхээ ихтэй амьсгаа төгсөж болохгүй юу? Болохгүй баг. За. Эхнэр нь оруулахгүй байгаа. Эхнэр нь оруулахгүй байгаа. Айгүй Гайгүй. шийдэл гарах нь шүү дээ. Шийдэл гарцсан юм чинь аа. Харин надад зүгцэн. Гайгүй. Гайхах. Найзтай юм бодоогүй үстэй. Гайгүй. Нэгэн тийм болцсон шүү. Очир явлын юм болсноос хашаа. Самано. Би насантай сургууль дээр таарад ингээд хон ингээд гуугаад ирсэн юм аа. Нэг тэг болохгүй мишагтайгаа явж байгаа. За. За орч гутлаад хэлчих. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Аслан оюун болдог. Ахтаамаас баярлаа. Төвөрч. Ерхийдээ бол зорж ирээд найзтай ярьж байгаад ерхийдээ бол одоо муухайгаар хэлвэл хор найруулж ээж сургуулиас нь зарж авсан гэж. Гэр бүлийн үндэд хэлцээ. За. Самано. Намайг алтан дөрөв гэдэг. Өнөр жаргал. За. Өнөр жаргал юу хийдэг вэ? Би оюутан шинэ анагаах ухааны дээд сургуулийн 5 дугаар курс оюут. За. Уламжлалын хэмжээр сурдаг. За. Тий. Уламжлал гэхэлэр чинь бас ингээд ер нь бол бүчүүдийн имчилгээ юмсгэн маш нарийн бас хэрэгтэй байх нь те. Ер нь бол Тий штэ. Ер нь тэгэл энэ үндэ хаяа усын тариагийн хийчин, бүслийн хийчин. Тэгэл бэрчин. та халиад хэдэн жил болж байгаа? 5 жил. 5 жил болж байгаа. За. Тэрний гайхалтай уран бүтээл ах шиг байна. Яг аав. Гүйл хайсарчи. Саглахгүй зүгээр ах шиг байна. За. Ингээд энэ үл эзэлтэй байх шиг байна шүү дээ. Хаавал энэ хэлбэрийг таваад байдаг юм байна. Тэр бэлтгэл сургууль, хичээл ном гэдэг юм. За хичээл ном ч одоо бүр ярихаа болий. Одоо уулзна хичээл ном ярихаа болоод бэлтгэл сургууль гэдэг юм уу ажил их хэцтэй. Ер нь өглөө гараад аваад тийм. Өдөр нэг ирээд заваараа ирж хоол идчихэл тэгээд барт. Өдөр 2 бэлтгэл үзэгдэхгүй. Тэгээд түгээн тавуулцаад явуул ороо шөндөл ирдэг тий. Хөө хоёул танилцъя чамаа хин гэдгийг. За, миний хүн нэрэлж. Сайн байна. Миний хүн нэрэлж. Эмилээ. Хин гэдгийг чамаа. Хин Сөө биш. юм. За. Цаашаа сууна. За, ишээ сууч. Би тийшээ сууч. Гэтэ би бас ер нь бодоод байна л да. Бид нар ч юм бол ер нь бүчүүдэд эдэлдэг энэ уламжлал ихтэй учраас хүний гэрт ирэхээр ер нь нэг жоохон ёс зүйгүй байвал намайг уучлж өшөөгөөрэй. Тийм нарийн нэг жайг мэддэг учраас бүхэн бүчүүд чинь бас хоорондоо их чухалтай ёстой харьцдаг гэж би боддог. Ер нь тийм шүү. Ах дэдсээ хүндэлдэг. Цол хэрмээ хүндэлдэг учраас бас гэлдээ хэлэхэд насны зөрүү байгаа ч гэсэн би таны цолыг хүндлээд би та гэж дуудахыг хүснэ. За эднээс нь амсчих. Сайхан нэг ширүүн барилдаан болов. Тэн цагаан төрүүллээ. Тэгсэн агийн барилдаан болоод. Тэгээ манай баг төрүүлээд би багасаа өмнөлгөө 6 даваад 12 улсын одоо өндөр чараатай 12 хүүхийг барилдууллаа л да. Тэгээд 6-6-аар нь 2 баг болж яваад тэгээд нөгөө багийнхаа зурмтай нөгөө багийн хүмүүс барилдана. Нэг хүн 6 барилдана гэсэн. Тийм байлаа. Тэгээд 36 барилдаа нийтдээ хүн болгоны. Тий.
Тэгээд тэрэнд 6 дөрөв. Манай багийн ахлагч Улсын Арслан Батцоо. Тэгээд Санжаа Дамцаа, Өсгөр зан, Батар Шгарцах энэ хотны чинь бид 6 баг болсон. Нөгөө багийн ахлагч нь Бүрэн Төгс Арслан, Ганбаатар гард, Хончуудам гард. Тэгээд Содондор Шарцах, Батцаа Харцах, Баасан хүн чинь бид 12 бүх нэг өдөр бас барилдаа гоё барилдаа болсон. Сүрхий барилдаан болсон. Гэтэ яг үндэ бол би бүх өргөнд очиж гүнтэн үздэг хүмүүсийн нэг юусоо би биш л те. Тэгээ наадмаар цагаансараар хамаахан барилдаануудыг бол зургатаараа гэртээ сайхан суугаад үзэх. Тэр л хамгийн сайхан. За цаа ирэхэд амслаа гэртээ танилцъя гэх үү? За За энэ зочны өрөө байх шиг байна. энэ зочны өрөө байна. Манай ихнэр жимсэн Улсын Арцах болоод энэ зургах болоод энэ сэлэхгүй нөхөр гизнээс Гизэнд байсан. Гизэн сэглэг гож байсан үе байна. энэ манай өмнө л сумын сургууль энэ жил авсан болоход ийм. Тэгээд энэ манай өмнө л 10 жилийн сургууль Хорлын дам гэж юм. За Хөшөөнэ тийм дамдын хөшөөн намайг ингээ хэлээр буулгаад ингээд бэлгэрсэн. Гэхдээ ер нь бол яг хуу Монгол хөөхд бүр ноцолдож өсдөг. Гэхдээ тэр дундаас цойлж улсын наадамдаа хурд хүчээрээ гайхуулж төмөө олноо баясгаж тэр цөм бүр наадамдаа төрүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай. Монгол эр хүний хувьд бол тэгэхээр ер нь бол Хинтээ аймгийн өмнө дэлгэр сум гэдэг бол бид миний зөвөр бодож байгаа 98 он Бат Эрдэнэ аваргын төрүүлсэн жилээс хойш тэр цомор өмнө дэлгэр Тэ. нэг хэсэг бол тасралтгүй Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын харайд бол улсын дээр Бат Эрдэнэ галгал сайхан дуудулдаг байлаа. Тэрнээс хойш 99 оноос хойш бах тий. 99 оноос хойш тий. 2015 16 жилийн дараа. Бид Ерөөсөө багасаа ерөөхдөө бол өдөрний хөлт бүгдээрээ л ноцолдож өссөн баг. Гэхдээ зүгээр тухайн үед ноцолдог байх тусдаас илүү онцгой байсан нь юу юм. яг тэр үедээ ч яг хүүхд байх үедээ ч яг тийм онцгой байгаагүй. Жохон махлаг өдөн хөлтөл гүйж явдаг гэсэн. Барилдах дуртай өөрөө. Тэгээд тэр барилдах дуртай хөтлөгтүүд аврал дээд сургууль дээр ирж адийн хөшөө өдөрлөндөө дах 2007 онд бэлтгэл хийлээ. 2007 оноос хойш стадио хөшөө мар дээр бэлтгэл хийгээд тэгээд дундуур нь иш танк гэдэг хүчний бэлтгэл хийдгийг одоо хос хоёр багш дээр хийгээд чөлөө төхөр барилдаад үндэс чөлөөд хослуулж барилдаад тэгээд барилцаараа л юмнууд зэрэгтэл явж байна. Ерөөсөө л барилдах дуртай л хөвгтэй байсан байна. Тийм л бүхэн дэлгэл гэсэн. Барилдаж лээвэл миний сэтгэл санаа амар бэлтгэл хийхгүй бол ер нь нэг өдөр бас нэг удаан өнгөрөн шүү. Амарч байгаа үед бол 2007 онд бэлтгэл хийж гэлсэн гэхэлэр магадгүй бараг чинь 13 4 настай хөвгт байх нь шүү дээ. 14-тэй л хөвгт. 14-тэй л хөвгт. Тэгэхээр бүр хичээл ном бол ерөөсөө тоохгүй хайчин үз. Хичээлдээ явна. Дундуур нь. Хичээлдээ яваад тэгээд өглөө бэлтгэл хийчихэл өдөр нь хичээлдээ явал өглөө хичээл ордог бол өглөө хичээлдээ явчаал өдөр нь бэлтгэл бол тэгж явж байгаа одоо 9 дугаар ингээ 84 дугаар сургууль төгсөөд Хотын юу? тий. За. Тэгээд аврал хэцээ сургууль илс орж орсон да. За 84-аас миний сурж байсан сургууль төгссөн сургуулиар. За. Тэгээд хотод юм хизээ хөдөөнөөс орж ирсэн юм. 2006 онд орж ирсэн. 6 онд орж ирээд л. Ерөөсөө тэндээс ингээл тэр чинь 6 он гэхэлэр 13 4-тэй хөвгт чинь хот руу орж ирэх зорилго нь байсан. Аав ээжигээ дагаад ингээ хот руу орж ирсэн юм уу? Эсвэл ерөөсөө нэг ер нь хот орж үзмээр байсан юм уу? Нэр нь 101 хүүхдийн барилтаа харсан юм аа. Би 2006 юугаар зургатаар хөдөө. Өмнө л сумд байж хаад. За. Тэгээд яг миний үеийн хүүхдүүд барилдаад ах шиг санагдаад би ер нь хот явж барилдмаар байна. За. Тэгээд ер нь аав ээж нь жоох эсрэг үүссэн.
Одоо би айлын ганц хүүхэд байсан. Одоо бол нэг 6 настай дүүт. Оо за. Тэгээд үний ганц хүүхэд хот явж яах. Эндээ байж. Би барилдмаар гэсэн чинь. Бүх барилдны өдөрчүүд хичээл нам хаяа гэсэн үг шүү дээ. Ээж дургуулад. Тэгээ би ч нөө ер нь хичээл намд их сайн хотод очивол юу нэг онцорно. Ухааны юм ярьж байгаа л. Тэгэл хотод явах чөвшөөрл аваад. Тэгэл хотод ирээд ихний жилүүл бэлтгэл хийгээгүй. Хичээлд явал. Учир зүгэж олоогүй. Автобусныхаа бодлыг ч мэдээгүй. Тэгэл явж ирсэн. Автобусын сухаар зөөрчих гээл тэгэл алхаад байвал олоод хэдэг гэсэн. Тэгээд хотод орж ирээд тэгэл адэвчтэр очиод уухгүй бэлтгэлсэн дээ. Анх бол адэвч бол баян сакс тоглуулж ирсэн. Хөрт тоглоомор. Спорт тоглоомор л хөгжүүлж ирсэн. Ивсэл суулгаад. Тэгэл ер нь барилдааны ивсэлтэй тэгэл жижигхэн эдгийнхэнтэйг ноцолдож авал тэгэл зодоо шууд юмсэл. 2008 он чинь барилдах төртөө болцсон. 8 он тэгээд 7 жилийн дараа наадамд улсын наадамд төрүүлж байгаа шүү дээ. Гэхдээ л бас нэг бодлын 7 жил нь наадам төрөөс хугацааны бодвол бага юм мөртлөө бас л уртуудаа олон жилийн хөдөлмөр шүү дээ. Тэр хугацаанд бол уухгүй ер нь уухгүй бэлтгэлээжсэн. За энд нэг батламж гин. Саяын барилдааны батламж. Саяны барилдааны батламж юу? Тий. Улсын алдар цолтой шилдэг 12 бүхий багийн халз барилдаанд шалгаран оролцож амжилттай батламж олгоалагч. Одоо энэ саяын үндэсний хүү холбооны одоо Цогтбаатар ах, Гамтүр ах гэдэг зөвхөн манай санаачилж байна. Энэ зүгээр билет нь эндээ байсан. Тэгээд энэ билет гэдэг энэ календарыг бас бий болгосон. Тэгээд 12 гоо зовоод энэ ард нь барилдааныхын тойргийг яагаад. Тэгээд хүн болгон эндээ шүлэгтэй өрнөдөг зарчлан гэхэд л. За, таны хаана? Минийх энэ ард байна. Алло. Айной. За юу ч. Бяр жингэр лайлаад, бяд тамираар магнайлаад, давуу барьцнаас даалгаад, давчгаад сэлбэлзэж гүйгээд, цавчид сайн мордоод, цалгид сайхан барил эдэр зал оюун болт илүүрхэж 6 давнаа. Энэ бяр жингэр гэж шүү. Энэ бас ерөөхдөө бас бүхшүүд бол жоохон жин арай бас жоохон илүү харагддаг уу те ер нь. Тий, ер нь илүү. Илүү. А энэ одоо зодог шуудаг байна уу те? Тий, энэ зодог шуудаг. Одоо энэ Арслангийн энэ тэмдэг байна. Ийм тэмдэг гэдэг юм уу? Арслангийн үнэмлэх. Нэг төгс оюун болдод Монгол Улсын ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 12-ны 140 дугаар зарлагаар Монгол Улсыг асан цолбот. Энэ аймгийн Арслан улс гэх маа энэ. За энэ 2012 оны 7 дугаар сарын 12 оны 7 дугаар сарын 10 гэж шүү. 12 оны 7 дугаар сарын 10-нд барилдаж явах та. Энд аймгийн Арслан цол явах та. 15 онд ер нь надад болмоор наадам зодголмоор хүч тэнхээ бяр сэтгэл санааны хүч бай шүү гэж бодож байсан юм. Ер нь бол аймгийн Арслан болохтой бол бодогдчихсэн. Би ер нь энэ жил аймгийн наадам төрүүлэх хэмжээний. Ягаад гэвэл 12 оны олимпийн бэлтгэл хангагчаар би явсан. Болгар л Лексар. Одоо Чулуунбатхийнхаа бэлтгэл хангах гал явсан да. Тэгээ энэ нөгөө харцаг болсон юм алгаа. Одоо энэ Арслангийн Одоо юм алгаа тий. Энэ одоо хийлгэж гисэн ингээд сүмнэр магтаал байт. Ер нь тэгээд зодог шуудыг ер нь бол нэг л зодог шуудтай зодголт юм уу? Бас юм сэлэмилээ байдаг юм уу ер нь? Ер нь би бол нэг 2 зодог шуудтай л байдаг. Ер нь юу яасан ч урагдаж магадгүй гэдэг утгаар байна. За. Энд болохоор дандаа надад хүмүүс дурсгасан. Начи харцууз олны хүндэтгэлийн барилдаан дээр ийм өгсөн. Тэгээ одоо энэний бас юугаар бас 15 оны шилдэг харцаг. Энэ 2010 он шилдэг харцаг. Дөрөв 5 сарын 30-нд бол
Өнөөдөр бас 30-нд болсон доо. Начаа харцгын хал зорилтаа. Тэгсэн чинь 15 хоног гэсэн мэ 9 хөл цагаан туга 9 төөд орч ардын хувьсгалын наадамда алсан цалаарай гэжсэн мэ шүү. 4 сард нь би юм өгчээсэн. Бас их мэлэгшсэн юм байна тий. Бас л энэ үндэсний хөл холбооноос цохиж ирсэн хал зорилтаа. Бас л 6-6-аар. Ерөн зөв хүүхд байхдаа ингээл барилдаал ерөн дөртөө болол ингээ барилж яхад ер нь тэр хөшгөл болох юмсан гэж. Ер нь өлхийн хувьд бол ер нь Батэрдэн авраг хөшгөл бүхэл ер нь тийм амжилтыг бас миний дотор л бодоо тэр их амжилтанд хүрсэн хүний тий. Яг бүхэн хувьд бол барилдааны хувьд бол одоо сумын азар авраг шиг тэсрэмтгий гоё цалигсан барилда. Цэрэг мунцгаар дээр ирж байл сайхан барилда гэсэн. Гэж боддог байсан. За ийшээ явах уу? Тэг. Энэ одоо энэ плеер Унлахны өрөө юу тий? орох уу? За зүгээр явах байнийхээ орох. Ингээд энэ онцлогны өрөө ховтны өрөөдөг. Таны хувьд тэгэхээр ерөнхийдөө бол нэг голцоо юу л байдаг? Спортын хувцснууд байдаг юм байгаа ч тий ер нь. Тэгээ бас яг спорт гэхлээр бас хэцүү. Бас хаяа нэг хүн гадуурддаг бас энгийн үедээ дандаа би нэмэр спортоор хичээлэхгүй юм бас. Нэг сөрөжгөн зам өмсөх тиймэрхүү. Ер нь янз бүрийн хувцсан л дөө. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Unitel-ийн дараа төлбөрт 40 мянган багц. Зэмлэж карт дата багц. Globus карта онлайнаар аваарай. www.mobicom.cg хэмнэлттэй сонголт. Аваад хатгаа Нэг өрөө байх шиг тий. Энд одоо миний одоо манайх бурхан дээр одоо миний энэ зураг давсан байшин байшиг л энэ өнгөөр л мэд юм наад. За энэ Олимпийн медаль. Олимпиад одоо ерөөдөө өрсөлдөг бүхэн тийм чиглэл сонирхол ер нь байх уу ирээдүйн төлөвлөгөө? Хүүхэд залуучууд гээд 2010 онд Сингапурд болсон. Би тэрэнд оролцож байсан. 100 кг хэмжээнд чөлөөтөр. Тэгээд юу бас тогч ийсэн. Тогч ийсэн. Тий. Тогоо тэнд мандас. Тэгээд өөрөө болохоор шагнал дөрөвдүгээр хайранд орсон. Одоо бол яг тэр үндэсний энэ бүхэн спортоо гэхээс илүү одоо нэг мэрэгжлийн одоо энэ дэлхийд үзэх бол жин нэмэгдээд ер нь бол тэр бол одоо бол өхрийн бохирол нэг солиан хөдөлмөрлөсөн гэж. За ийшээгээ ямар зураг вэ? Энэ Хан хинтийн хөгжлийн сангийн нээлтөнд зориулсан барилдаа 2014 оны 3 сар 5 гэж шүү. нэтлэнгийн барилтаа. Тийм оны жоохон бүр 15 оны 3 сар. Хан хинтийн хөгжлийн сан гэж очрол захирал нэгээд. Тэгээд одоо хинтийн бөхчүүдтэй хүндэтгэл үзүүлээд би нөгөө их зэг сургууль хангар дэвж хинтийн цагтаа хэлцсэн барилттай байхгүй. За. Тэгээд сургууль сурдаг. Тэгээд завсраар нь барилтан тэгээд битэр ч юм бас ер нь үзээгүй. Тэр дотн юм. Захирал ажилчин бүх шиг утгаараа биш. Төр захтуу, хөр ахтуу иршвэл те энгийн ноёл адилхан залуусууд хэвнийг дэмжиж сайхан нөхөрлөж явдаг. Одоо тэгэхээр жишээ нь бүх барилдаал наадамд ингээ барилдахаар чинь за магадгүй арсан энэ болох арслан цолонгийн хүртэхээр нөгөө нэг юу гэдэг одоо ингээ их зэг их сургуулийн бүх интергээл тэгж штэ. Тэгэхээр ингээ нөгөө бай шагнал одоо урамшуулах энэ хөдөлмөрийг урамшуулах энтер гэдэг байлах, урам хайрлах, дахиад цол нэмэх. Тэр урмыг хайрлах тиймэрхүү ерөөхдөө ямар юм нэлэг байдаг юм. Ер нь бол манай нутгаас энэ жил сайн дэмцээ. Одоо цагаан шонхрын ихтэй байх маань байр 5 өрөө байр өгсөн. Эрдэнэ төвл 3 өрөө байр өгсөн. Учрал захирал 3 өрөө байр 30 сая төгрөг. Бүгд тэдээс авсан. Одоо жишээ нь энэ олимпийн ингээл нөхдүүд нэг олимп авсны дараа баахан юм л байлаад байсан шүү дээ. Тэрийг авах тэрийг аваарай гэдсэн.
Хийсэг хөдөлмөрийн маань бас ингээд энэ хүмүүс хөндлөж байгаа. Үн шагаад би маш их баяртай байдаг. Тэр хичээлээ ч илүү улам их өшөө илүү барилдах юмсан тий. Энэ хүмүүс ингэж дэмжиж байгаа юм чи. Би өшөө илүү банан гоёр дуудуулах юмсан тий. Хэмэртэй дуудуулах юмсан. Наадмынхаа тугийг олон тайрч тий. Олон дуудуулах юмсан. Авраг тий далайд энэ дахин бүх юм л дуудуулж тий. Энэ бүх хүмүүстэйгээ цагаан холбоот бас ингээд цав цайвахгүй уулзч чадахгүй уцаар ярьж чадахгүй энэ заримдаа бас хамаараасаа бас тийм буруу сэтгэлтэй байгаа бол бас уучлаарай. Тий. Энэ сайхан зураг байна. Энэ 13 онд 7 сарын 12-нд. За харцаг Бас. За. Бид тав ингээд төвшмээр авах. Төвшмээрх. Бид төрч бас орохт хоёр хаа бас энэ үнийг бас би амар хөндлөж явдаг. Юу яах вэ? Мундаг. Ярих юм байхгүй. Тэгээд энэ Батцуур арслан. Тийм мундаг. Та бас гүцэн дотох. Бас тэгээд олимпийн аврагтайгаа нэг нь бас 13 онд харцаг аваад ингэ зогсож 20 настай харцуулсан. 20 настай харцуулсан. Ер нь зүгээр түүхэндээ 22 настай наадамд төрүүлсэн алсан зол авсан Мөнхөөр байгаа. мөнхөд арга. Мөнхөд арга хэдтэй байсан юм? 22 настай. За. Тэгэл дараа нь өөрөө байна уу те? Тий. Юм гайхалтай юм аа. За. Шүтлэгтэй ерөөдөө бол одоо ингээл тэмцээн болохын өмнө хүн бол ерөөдөө ороод тий ер нь өрөөнд орж ирээ. сан Тавиад ер нь манай ихэнх чинь цахны за бас тийм. тий бас гişүтлэгтэй. Чингис хаанаа залцсан. Хинтийн нутгийн хүн учраас хинтийн нутгийн хүн гэхээс илүү зүгээр. Гэтэ бүр хинтийн нутгийн хүн учраас бүр бахарх нь зүгээр. Ер нь бол одоо бид нар ч өвөмөл гэж боддог шүү дээ энэ хүн. Эцгэд эц. Тэгээд ингэ сарж байгаа. Бас бурхан алдсан олныхаа өвөрт нь байгаа улсууд бид нар өмнөлөр сумынхаа нутаг дэвсэд орж штэ шүү дээ. Бурхан алдсан. Тэр ууланд шүршгэлж залбирч лэмдэрдэг. Бүхэл юмаа даатгаж сү архи бүгдийн дээж нэрхт юм да. Энд аврагуудын зураг байна. Аврагуудаа бас Энд байж. Тэр үеийн аврагууд ингэ хүндлээл. За манай аваад бүгд л байна да. За гараа. Оройн гэртээ хэд гэж орж ирэх вэ? Янз бүрдээ 8 9 албад орж ирдэг. Гэтэ бас бүх хүнд чинь бас иргэд амлалт бол их чухал үстэй. Чухал. Унтах гэдэг бол Тий. Унтах тэгэл хоол ундаа зөвлөх. Хөгчүүдийн хоол хэлээр ерөөсөө бүр найруу иддэг гэж ярьдаг. Би ч одоо бараг тэгж идэж чаддаг юм аа. Жоох юм. Тийм үү? Тэгээд Тэгээ жин хэмжээг нь яг юунд байна? мэдгүй та би шугын унган махтай хүнлээ. Тэгээ ер нь залуу болохоор одоо жишээ нь зүгээр одоо ингээд нөгөө би улам ингээд задраад байна уу те? Тийм. Ер нь бол тэр үйл явдал яваад ирсэн үг ер нь. Тийм л. Ичэндээ биш те? Тий. Тэгээ сайн хөгчүүд байдаг үз ер нь. Байдаг. Сонсч лээс. Домор шиг ярьдаг үз. Тийм. Тэгээ хідэн жигнөр бууз идээд араас нь өвчүү бүтнийг идээд яадаг ч юм. 100 бууз хөрөө өвчөө 3 хаалт сав цаавж яа гэсэн шүү. Тийм гайхдаг гэдэг. Та өөрөө хаалт өрөөч. За. Хөдөө. Мал дээр өссөн. Мал дээр өссөн. Одоо энэ харахад энэ сайхан л. Хай. За. Одоо тэгээ бүхэнд ерөөхдөө хамгийн зөв эрүүл сайн хоол нь ямар хоол байдгийг. Одоо та нар маань л хамгийн эрүүл хоол гэж байгаа байх гэж бодох юм. Шинэ махал. Шинэ мах дэжэлтөө. Шинэ махал ер нь их жоо да. Тэгээ нэмэлт хичээл хэрэглэх үү? Одоо ингээд хүчний бэлтгэл хийхэд ер нь бас би бас тэрийг бас сайн авч чаддаг маа.
дотор шууршилтай тэгж нэг юм яг тэгж дор бүртэн тэгж хэрэглээд байж чаддаг. Одоо хүмүүс чинь ингээд нэг юм янз бүрийн юмнууд ингээд хэрэглээл, нэмэлт хийжэл хэрэглээл ингээд штанг өргөж явахдаа ингээд идэг. Тийм байхгүй. Ер нь нэг тийм цаг магт барих дургуй юм уу та ер нь? Ер нь бол юм хаяа ус ууж хэрэглэнэлтэй. Тэгээ баах зөвхөн нэг идэж өгöd. Зөвхөн жилдээ нэг зөвхөн 2000 өөрийнхөө сэтгэлийг уурах маягийн 2015 оны наарын өглөө та зүрэнгээ бодоод яа энэ жилийн наадамжаас очир ахаа миний булчин задрах гэдэг нэг гүг шиг бас л өглөө наадмын өглөө босоод юм уу наадмын дээр 7 сар гарсны дараахан ер нь сэтгэл хийлзээд нэрээ чинь наадам нэг болмоор юм шиг тийм мэдрэмж төрд юм уу ер нь хүнд ер нь бол бас төрд юм элэ зүудлэл байт юм лээ. яаж зүтлэх вэ? Улсын наадамд төрүүлж байна. Тэр их баярлж өмгшиж гүйж байгаа. Тэр ер нь их тайм байсан. Тэгээ бас өөртөө бас жоохон нэг итгэвтэй ч юм гордчихсэн юм. Тийм ээ би одоо юм тайван байна. Улсын наадамд төрүүлж юм бол. Юуны тийм бүмэл гигэлзэх тийм цочроо баг уусна юм. Ер нь бол чочроо баг бэлтгэл сайн байсан. Бэлтгэл сайхлаар тэгэл хүний сэтгэл тайван санаа тайван байдаг. Өөрөөс унтаад битэл унтаал. Бэлтгэл сайн хангасан гэхээр ер нь яг ямар бэлтгэлийг сайн хангагдсан гэж ер нь дүгнэдийн ер манай Монгол одоо манай үндэсний бүх юм бүхчүүд маань ер нь багш нар маань ч гэсэн ер нь жилийн дөрвөлрөл бэлтгэл хийж байгаа шүү дээ бид нэр тэгээд одоо тэрэндээ яагаад тэгээд хамгийн эцсийнх нь наадмын бэлтгэл. Наадмын бэлтгэл шүү дээ. Тэгээд тэрэн дээр л одоо яг вийж биеийн байдлаа хараад ямар их байгаагаа л мэдэрдэг. Тэгээд тухайн үед одоо би яг тайлбарлаж байна. Тухайн үеийн хүний биед үзэгдэж байгаа орчин гэдэг мэдээ үзэгдэж юм тийм ээ мэдрэмж тийм үү. Тийм. Үгээр хэлхийн аргагүй байдаг бахна шүү дээ. Ер нь бол хэцүү л дээ. Гэтэ наадмын өмнө би өөрийгөө тайлбарлаж чадахгүй байдаг хүмүүс өдөж тайлбарлаж байна. Ер нь үл их тиймэрхүү л болно. Тэгэл зүудлээд ин гэдэг бүр юм та юм аа. Тэгээ ер нь тэгээд оны зөв савн гэдэг байдаг юм бол зарим хүмүүст утлал их байлгүй. Гэхдээ одоо бэлтгэл хийж байгаа наадмын өмнөх бэлтгэл хийж байгаа бүх бүхчүүдэд ирэх бол тэгээ зүудэлдэг болов юу? Тэгээ ер нь тэгэл төрийн наадамд төрүүлнэ гэж хүн болох бэлтгэл хийж байгаа юм чи. Тийм зүг яах вэ? Ямар 5 гэж бэлтгэл хийхгүй л. Одоо үндэсний спортод өөрөө өндөр түвшинд өгчсөн. Тий. Тэгээд тэр тусмаа одоо 300 энэ олон амар их өрсөлдөөн болцсон. Тий. Одоо бол нэг үе бодвол миний бодлоор санаг. За яг бүгдээрээ хоолн дээр химээд явах уу? Та хоолой. Таад. Сайхан мах байна. Аяа андмын чи хаалгын тогшооч Монгол хүн бүхрэл идэх дуртай бол тийм мах чинь. Гэтэ бүх хүний арслан хүнээр сайхан ингээ охлуулаад идэх чинь сайхан юм байна. Амттай юм. Сайхан юм байна. Гэтэ та бол идэж шалдгүй шүү дээ. Ер нь яг хэмжээл гэдэг. Ерөөдөө ер нь баг идэх юм тийм. Тий, ер нь. Гэтэ бас мах идэх дуртай бас тэгээд идэхгүй чадахгүй мэддэг. Би дөрөв чинь зөвхөн мах чинь л тэгэл бас илүү гарна гэл. Манай энэ хоёр бол сахилахгүй үз ер нь. Сахилахгүй шүү дээ. Хоёулаа айгүй адилхан. Айгүй адилхан. Тийм зан аашаараач ер нь. Зан ааш нь тэр онцгой адилхан зан ааш нь ямар ааш? Зарим бол гүжүүлнэ. Аргатран бол яг хоёулаа яг үгээрээ. Осны тусан шиг адилхан шүү дээ. Ерөөдөө тэгээ та гурав ерөөдөө өдрийн цагийн хөрөм яаж өнгөрдөг юм? За өглөө гэр бүлийн хүн бол эцэгтэй бол цайгаа чанчиж бол гараа явчих юм. Хичээлдээ. Хичээлдээ чи өглөө эрт явна. 6-7 гэл яваад байна. Тэгэл энэ хоёрын маань хичээл бишээ юу бэлтгэл нь 12-оос заримдаа 9-с идэх байхгүй.
Тэгэл нэг харагдаж байгаа л би амжиж хоолыг хийж өгөөл явуулна. Тиймэрхүү. Хоёлоо бол бас бужигнуул ер нь тэгээд унталтай тэгээ бас бужигнуулах савраа. Уу дагаад унтаад ах уу? Унтна. Хийдвэрлэл унтвал хоёр унтвал Ер нь сэрэхгүй бол унтаал байна. 11 12 хүртэл унтсан шүү. Сэрэхгүй бол унтаал. энэ хөр унтаад ах уу? Услооноос татаад сэрэ босооч гээд ах уу? Зэрэгцээл унтаад байл. Зээл. Хоёлаа өхрөөл унтаад байна шүү. Янз юм зэваа нэрэ. За сайхан болоод баярлаа. За тийшээ. Баяртай гэн хайчаа явуулна уу? Хоноо штэ. Хамрын хүртэл баяртай. Хамрын дуулцлаа баяртай. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. United-ийн дараа төлбөрт 20,000 багц. Эрхэм үйлдвэрч таныг гайхамшигтцүү өрн Ер нь бол их залуу насндаа ингээд улсын том цолонд хүрээд ингээ явахад магадгүй хэдхэн жилийн өмнө харцаг, тэрний өмнө хэдхэн жилийн өмнө аймгийн арслан гэж явсан. Тэгэнгүүт одоо ингээл арслан ингээл бас улсын арслан болсны дараагаас өндөрлөгөөс өөрчлөгдөөл. Магадгүй одоо наад шиг те хамаагүй ах хүн байж та гэж хүндлээд л очиж ноолоод л энэ бүхнийг даан гэдэг их хүндээ энийг их тийм ухаанаар дааж энэ хүмүүсийн хайрыг дааж явна гэдэг ер нь Хэцүү зүйл юм байна. тийм байна уу? Тэ ер нь дөрөв бас дотроо бодохгүй. Тэ. Ингээд гинт хүмүүсийн хүрээлэлд тэ Монгол яг бүгд л намайг гэл. Бас би ч өөрөө байнгын дөрөв бас хэсэг хугацаанд бас тэр ард түмнийхээ хайр хөдлөг бас хөсөрдүүлэх маягт орчихгүй байгаа юм шиг. Мэдрэл бодолд. Тэгэл бас жоохон наадмаас хойш жоохон бэлтгэлтэй байлаа. Одоо эргээд бэлтгэлдээ сайхан орцсон. Улсын харцаг байхад бол энэ учрал ах манд дэмжиж би өхөлтний баримт байдаг гэсэн. Харцаг байхдаа. Тэгээд нэг хоёр өрөө байранд оруулаад одоо амьдэрж игээд. Тэгэл цалин мөнгө тэр хүнээс л залгуулж. Тэгээд одоо би сайхан одоо хүн болгонтой сайхан юм илэн талангүй сарцж чадахгүй хүмүүс намайг суруу гаргаж байгаа. Тэрнээс бол би бол ерөөсөө юм бол дараалах. Тэр цол хэрэгэн бол одоо хүн хөдөлмөрлөл авчиж байгаа. Тэгээд цол авлаа гэдэг чинь юм бол арслан цол авсан болох зөвөр арслан болов гэж бодож явдсан. Харцаг байснаас хойш ч гэдэм харцаг болохоос ч өмнө хойш ингээд тусад дэмждэг байсан. Одоо ингээ ах нарыгаа одоо хүртэл ингээ яриа суужна гэдэг жудаг юм да. Ер нь одоо сэтгэл ханагш шүү дээ. Одоо намаа би одоо харцаг болоод харцаг болсон дараа жилд би 4 тавд онсон. За улсын нааданд. Чанга унах юм аа. Чотонгийн баян начинд. Улсын начинд. Өндөр баян мөнгө гэл очлоо. Тэр начинд 4 тавд 14 оны улсын баяр наадмаар. 4 тавд унаад. Тэгээд тэрэн дээрээс их юм ойлгосон да. Наадмын төрж явахтай юм. Ойлгохтой ойлгох юм да. Тэгээд дараа жил нь ер нь 8 сараас хойш эрт бэлтгэлдээ орсон. Жилийн 8 сараас нь. Тий. Тэгээ намран барилдаад улсын начин зодтолтны унтлагын барилдаанд 10 сард шүү дээ. Барилдаад бүрэн төгсөрлөлтөй үзүүр төрөндөлт. За. Тэр их цэцэг сургуулийн 20 жилээ таарна. За. Тэгээ тэрэнд би үзүүрлээд. Тэгээд их цэцэг сургууль дээрээс барилж гисэн дээ. Тэгээд хамгийн анх учруулахтай ч танилцсан дүүггүй л 2012 оны 13 оны ерөнхийлөгчийн сонгуульд. Тэгээ орон хушийнхаа дэмжгээр нутгийн залуучууд би сүүж уул дээр бэлтгэлд гарчаад байж ясна. Би аймгийн арсан цалтай байсан. Тэгээд Хинтэй аймаг руу энэ хотоос гараад тэгээд Хинтэй аймгийн одоо залуучууд гэдэг утгаараа одоо бид танилцж байсан. Учруулахтай танил. Тэгээд тэрнээс хойш 13 онд тэгээд өөрийнх нь бүхэлд тэгээ сайхан явсан.
Тэгээд Эрдэнэ төлөвлөлтөөр 13 онд орсон. Одоо тэгэхээр бүх хүнд чинь за таавал бэлтгэлээ сайн хийхээ хажуугаар нь ажил төрөл амжуулна гэж байхгүй. Яг эд сайхан залуу барилддаг үедээ явж байна. Энийг хажуугаар юу гэдгийг одоо бусад жоохон нас агсан бүх чүүчиг тий ажиллаа хийгээд хажуугаар нь зодоглоод ингээд явах биш. Одоо эд байгаа үедээ сайхан барилдана шүү дээ. Тэгээ одоо энэ юу гэдгийг энэ амьдралыг авч явах чинь бас эр хүний ажил хөдөлмөр гэж бодвол өөрөг хариуцлага гэж бодвол одоо тиймэрхүү зүйлүүдийг ер нь яаж болгодгийг ер нь тэгэл одоо юу гэдэг Эрдэнэтэйс гэдэг юм уу, Эгцгаас гэдэг юм уу те. Тэгээс цалин мөнгө авах гэсэн үг үү ер нь. Тэг ер нь тэгэл тогтсон цалин мөнгөтэй байж ажил хүн. Яг л би яг мэргэжлийн ажил бүх гэж явж байгаа тий. Бөхөөрөө л бүх барилдаж тэр компани нэрийг дуудаж яаж одоо ажилласан хөлсөл аавна гэсэн үг л. Одоо яаж барилдах юм уу? Тэр сар болгоны цалин ордог. Тэгэл тэрнгүүрээ арга хэрэг болгоод амьдрах газарлал олон. Тэгээ барилдааны давааны мөнгөтэй дүү шагналууд тэр болгон тэгэл сайн барилдаж төгөлтөлс сайхан байт юм уу. Сүүлийн үед Монгол эр хүний ерөн жодог их муудсан, мөс их муудсан гэж ярьдаг. Тэрийн бүх цааш нь ухаад ясан чинь дивжен дээр барилж байгаа манай хэд бүхчүүдийг ядаж харалдаа. Нөгөө идеал нь байсан одоо бүр тэрний бүр юм дүр төрхөн байсан, бархал нь байсан хүмүүс нь наадам дээрээ хүртэл нэг алгадаж унаа ачих гал зодчих гоод байхад чинь зүгээр нэг гончин зурж яваа эр хүний жудаг ер нь угаасаа яалаа гэж байх вдэ гэж ярих юм. Бүхчүүдийн жудаг үнэхээр тийм муу байна уу юм одоо. Ер нь бас хувьдаа бол би ер нь цол гэж хүндлэхгүй ер нь би ахмад гэдэг утгаараа цолоороо бол бас жоохон дээгүр байгаа тийм ээ. Арслан энэ л даавар байна шүү дээ. Тэгвэл би миний хувьд бол ер нь цол хэрэгмээрээ биш тийм ээ. Насныхаа хүндлэлээр бас гэдэг чинь бас тийм Монгол хүний ахын монголчууд чинь цагаан сараар аврагын дөч цолгоё гэдэг нь ахын түүний дөч цолгоё гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Би одоо тэр л зарчмаар л явдаг юм дээ. Тэг хүн ахтай дицхтай гэдэг чинь дээр үес ирсэн үг шүү дээ. Ингээд яг ингээл өрөөд согсоход хамгийн эвгүй бүх юм юу вэ? Ер нь яг тантай ер нь тунч эвгүүдээ за яг бүхний доторх нууц таагдаг юм байдаг баг. Гэхдээ ер нь одоо эвгүүгээд нөгөө барилдаж чадахгүй байна гэж байхгүй. Тэр болгонд нь тааруулж барилдаа. Хамгийн гол юу бол өөрөө л барилдааны санаачлах гартаа авах. Би л өөрийнхөө барилдаанаар барилдаж байна. Хүний санаачлах өгчвөл хүний барилдаанаар л барилдаж байна гэсэн үг л дээ. Тэр чинь эвгүй гэсэн юм байхгүй. Бүгдийг өөрөө тааруулна гэсэн үг. Барьц сонголтын зориулаа бөхчүүд ингэ ярьсан жимд болчлоо. Энэ юусэн Монгол бүхий өөдөртэй гэж. Яг өөдөртэй хувьд үнэхээр өөдөртэй юм аа. Барьц сонгуулах нь үнэхээр муухай юм аа. Чин одоо миний л хувьд сайхан халт үзэл юусоо те. Ингээл үдчүүл гэж бодох юм. Үндэсний хөлбөө гэж байгаа. Тэрний цэцтүүд гэж байгаа те. Одоо тэр чин зөвхөн хоёр хүн тэр Монголын үндэсний бүхийг өдөр дадаа гэж байхгүй шүү дээ. Бүх авраг арслан заа те. Настай хүмүүс те. Бүгд цэцт нь байгаа. Тэр бүгд хуралдаж чинь тэр үндэсний бүх бол дүрмээ гаргаж байгаа. Тэр дүрмийг барилдаж байгаа бид нэр гаргацсан бүгд ингээд шийдсэн тийм ээ. Одоо нэг хуулиар дагна гэсэн үг л дээ. Одоо Монголын хуулиар тэр чинь үндэсний хуулийг хүм болгоно дагаж байна. Тэгээд тэр дүрмэндээ тааруулж хүмүүс бэлтгэлээ хийж байгаа. Тэгвэл үтгэхтэн жоох гэхдээ яг дүрмэн тийм болохоор хүмүүс чингээ нэмжтэй барьтаа болж. Гэхдээ яг яс юм дээр одоо яг ярил бас барьц сонгон дээр ундаг хүн гэж болох болсон шүү. Бүгд тэр дүрмийнхээ дагуу хамгаалаа сурцсан. Бүгд л сайхан барилдаж байгаа. Ер нь барьц сонгочлоо гэд тайвширх юм бол унжаагаа тохиолдол байж. Тийм ээ бас тийм тий. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Та одоо ер нь дахиж нэмэх юм бодол байгаа юу? Баггүй би ер нь лаасан ч ингэ.
Жингээ хасан. Та гараа ингэдэй. Таарны гаднэр. Янз юм байна. Одоо ингээд одоо жишээ нэг би сонсч ирсэн Давдар Жаврын миллионыг ярианаас тэр Котошиу гэдэг нэг тэр юу бүх чинь ингээд алимыг ингээд хааг бадцдаг байсан тийм бяртаа нөхөр гээд. Ер нь би одоо Японд ч байна. Тэр бүхний төрөл ингүй бяртаа осод зөндөө байна. Та бол одоо чинь ингээд нэг бацалт явуулаад нэг хэдэн килограммаар бацсах ер нь. Мэдхгүй одоо би бүхтэл зориулагдсан бэр байдаг юм болов. Яг намайг ингийн үед л бэртэн гээд авах. Ерөөсөө бүх гэдэг чинь ерөөсөө бяртахын нэр бас биш шүү дээ. Биш биш. Ерөөсөө биш тийм ээ тийм. Айгуу бэртаагаал өнгөрч унаад нөхдөөс байдаг тийм. Байлгүй яах вэ? Зөвхөн бэрээр бүх юм шийдэгдэх хүн чинь. Бүх гэдэг чинь бас оюу ухаан зарцуулагдана тий. Хурд өгч ахвал замба. Ахвал замбатай байж л хүнийг тэгэл энэ хүний хайн даван гэдэг чинь бас л ухаан шаарддаг. Таны хамгийн за яг мэдээж наадам төрүүлсэн тэр даваа үнэхээр мартагддаг хамгийн сайхан нь баг. Гэтэ зүгээр яг тэнд хүрэх гэж явж байгаа даваанууд бас биш дээ. Аймгийн арсан цол авахгүй явж байсан даваанууд ч бий, хацаа цол авахгүй явж байсан даваанууд ч бий. Тэр энэ даваануудаас хамгийн нэг юм мартагддаг сэтгэл сайхан. Тэгээд би яг тэр даваад авчаал тог төрж явахд надад их тийм. Би бол наадмын төрөг ярмааргүй байгаа. Яг ингээ гүйж байгаа бол би хараад над сайхан байна л гэж би бодсон. Одоо 13 онд харцуулдаг л байгаа юм. Начин болчоод Улсын зан санчрах номер 6 дээр авсан. Би явж би нэг давхрам хайчдаг. Санчрахыг. Давхрамаа бүр хөөж хайчдаг. Тэгэл инээл төрөөдсөн. Инээл төрөөдсөн. Тэгж явахтаа л инээгээл ирсэн. Ерөөс хараа эндээ инээл төрөөд. Инээгээл ирсэн. Хүн чинь үйлч мөөлдөг гэдэг. Өвөлдүүлэн биш дээ гэж бодож байгаа хгүй. Тэгсэн чи энэ жил бас над дөрүүлчээд тижэл буцаал ирээд гэсэн чи бадарч өгш урдаас уйлцсан байж байна. Нэрэн чи юу вэ гэж бодоод уйлцсан. 상당히 가슴이 먹고 너무도 생 харцаг эвтөвсийг оюун болдог ёстой дөрөвдөж улсыг харсан бодсон ангана. Тэгэл ерөөсөө хүн чинь уйлаад нулимсч гарахгүй тэгэл яг энэ дэр нэг юм бүглэрчдэг юм л. Энд чээж хүндрээд яавал зүгээр болох юм. Уйлах гэхлээр тэгээд уйлал жоохон нулимс гарч байгаа тэгэл нэгсээр байгаа л харж байгаа. Тэгэл тог тойрхочлоос л бүлэрчих гэл. Ямар сони юм бэ гэл бодчих. Сайхан баг та. Монгол түмний дэлхийд ганцхан наадамд төрүүлээ туг тойроод дэвээд явж байгаа. Тэр олон монгол түмний те бүх харц сэтгэл бүх юм ерөөсө ганцхан өөр дэрчин л байсан тий. Тэ. Сайхан юм аа. Тэгэхээр ирэхэд аав ээж энэ юу хөө ер нь тэгээ манай аав чи ер нь тэгээ бас сэтгэлийн өөрөл маш бата усад шүү дээ. Аав нэг үйлжсэн ээж нэг хүмүүсжсэн тэр хоёр үргэлэгдэх.
Анх тэгээд ерөөхдөө өмнө лгээс гараа явхад яг гэдэг юм бэ чи ганц хөвгөртэй байж чи эндээ вэ аавч руу дэрэгд гэжсэн хожим одоо ингээд арслан цол хүртээд ингээд явж байхад одоо ер нь юу гэж хэлэх юм сайн бэлдээл хийж хэлнэ шүү дээ. ямар ч хичээлээ хийдэг байж тэгэхгүй л тэр үедээ сайн бэлтгэлээ хийлээ. Хоёлаа ингээд гар барилдаж үзэх үү. За. Манай шиг хэдэн цаг тусцаах вүлээ? 7 хөл үсэ. 7-г л усъя. Ер нь бэлтгэл хийхгүй мод дэрнэ. За. Төлөв нүглээ 7-г л барцгаах юм тийм үү? За. Би ч бүх хүн зайтагаар нь хангаага бараадах уу да. За тэгвэл унтаж амръя да. За тий унтаж амрах хэвээр хүмүүсээс амралт хамгийн чухал гэж байгаа тий унтах ер нь унтах болж хол да. Хаагуур унтах уу би юм шоколад хийгээд энэ өрөө тэр өрөө тавар. шууд энд унтчих уу? Тэгвэл Тий энд унтчих тийгүү. Эндээ ингээл буудын авцаа ингээл засаал унтчих. Таахгүй штэ. Ер нь л бүгчүүд хийдэг үг нь одоо өнгөрсөн үү ер нь? Ер нь хийгүй юм л байгаа. хийтэй байлаа гэж байгаа. Ер нь хийгүй сайхан ийш тийшээ их явдаг. Тэгээд тарсаа тэрэл хонь шүү дээ. Хийчихсэн хон. Айлдчихсэн хон. Энэ бүх болгоо. Энэ тэгээд хөвгөө бүх болгоно гэж боддог шүү дээ. Бүх болгоно гэж байна. За нэг сайхан дивч. Өсгөө. За барилдчих. Энэ хөвгүүд нэг утасны нэг юм хараа хяналтан дээрээс хэцүү байна ерөөсөө. Хүүтэй болно гэдэг бас л. Энэ нөгөө нэг тийм одом. Тэгээ ер нь их баярлжсэн шүү дээ юм жаха.Өөсөө төрөгт нь хараа байжсэн. Тэгэл энэ үйлэл гатсан. Хажууд нь байсан. Хажууд. Таны хамгийн айдаг зүйл чи юу юм ер нь? Хамгийн айдаг зүйл ер нь. Айдаг байхгүй. Түнээс л айд юм да. Хэцүүлтэй. Билануу шүдэ ахуулаад энэ зүгээр бөхчүүцэн зүгээрсээ таахалцаж орж ирээд тэрнээс ойлоо гівчтэй гэсэн чинь. Ер нь тиймэрхүү тал дээр л ер нь айгүй шүү. Гайгүй. Тэгтэл ер нь шүдмэдэ ломд болох гэж хэцүү юм аа. Хүн болгон хэцүү байна тий. Тэс бүгэнгээл би ястаа ингээд барилдаг, ноцолдог. Чиний ялгаагүй л тий. Биш хүн шүү дээ. Тий хүн шүү дээ. Бүдүүн барал гэж боддог. Сайхан юм аа. Ийм сайхан улсын цалтай бүхий яг хөө сүүлийн үеэр л олон юмтэй дуурлах бах. Цайгийн чанаад тий. Хэмрийн дээгээд үлээгээд ижиг өргөөд байна гэдэг. Монгол эмэгтэй хүндээ сайхан л тий. Наадмын өглөө өхрийнхөө сайхан дээл хувцсыг бэлдэж өгөөд наадамд нь мордуулахч бас сайхан шүү тий. Сайхан байлгүй ах уу. Тэгэл өглөө цайныхаа дээж өргөн. Зарим хүмүүс бол надад их юм бичдэг юм уу? Нөгөө нэг яасаа азтай юм бэ чи гээл. Арслангийн цээжийг тэрвэрч хэвдэг ямар азтай юм ихтэй вэ гээл. Хөхнөд чиш. Марч үлээ уулзцгаая. За сайхан амарцгаараа. За сайхан амраа. United-ийн дараа төлбөрт 20,000 багц. Эрхэм хэрэглэгч таныг гайхамшигт зүү өргөдөл аянд оролцохыг урьж байна. Mobicom. Аваад, хатгаад, шараад, болоо. Монгол улсын арслан их төгсийн оюун болд гэдэг энэ эдэр залуу арслангийнд гэр бүлийн нэрж хонжээ. Их залуудаа улсын өндөр цолонд төрсөн ч гэсэн энэ залуу нэг өдөр босоод өглөө нь наадмын өглөө босч ирж гүйж ирээд барилдаагүй. Хар багасаа ерөөсөө бүх барилдах сонирхолтой ийм сайхан Хинтийн аймгийн Өмнөлгөр сумын ийм нэгэн залуу байна. Нас залууч энэ гэр бүл их сайхан төлөвлөсөн
цай сүнийхээ дээжийг өргөдөг. Өөрөө бүх гэдэг гэхдээ арсан гэдэг цолоо их ухамсарлсан арт түмнийхээ хайрыг даая гэж хичээсэн ер нөхрийгөө хиймийг өглөөнийхөө дээжтэй цуг өргөдөг ийм сайхан гэр бүл байна. Бас бүхэн удам цаашаа үргэлжлэх манай өсгөөгээд бас сайхан хөөрхөн хүүтэй. Ийм сайхан бахархал гэр байна. Би бүхчүүдийг их бүдүүн баргийн хүмүүс гэж ерөнхийдөө л боддог байсан. Гэхдээ их залуу хүүхэд гэхэд их сайхан төлөвшсөн сайхан залуу байна. Тэгээд хамгийн гол нь энэ залууг их олон жил бүхэд хайртай, бүхэд амжилт гаргахын төлөө зүтгэж явахад нь тусан бүх хүмүүст нь бас хүмүүстэй чудагтай сайхан ханддагт нь бас бахархам сайхан сэтгэл төрж байна. Түүнээс биш их залуутай амжилтанд хүрсэн хүмүүс, эвдэрсэн, тусалсан хүмүүсийг мартдаг. Жаргах нартай адилхан бас өөр цааш нь хийдэг ийм хүмүүс олон бий. Гэтэл тусалдаг хүмүүсийнхаа зургийг хүртэл хандаа өлгөөд үргэлж дурсаж явдаг сайхан юм. Тэгээд 1999 оноос хойш намын Түрүү магнад Хинтээ аймгийн Өмнөдгөр сум гэж дахин дурсгасан Монгол улсын арслан нэг төгсийн оюун бол гэдэг энэ сайхан залуугийн, энэ сайхан идэр залуугийн, энэ сайхан идэр арслангийн гэрт хонжоогоо сайхан байна. Гэхдээ бас нарийн чудаг мэдхгүй учраас дээгүр тавуурна. Сахилгагүй бас хүйсэнгүү. Бас бүх хүний гэр учраас унтлагынх нь өрөө нөрөөд хувцсныхх нь өрөөг нь өнгөчий гэж бас утсангүй. За ингээд унтцгаая. Сайхан байна. За сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Намцсан ба штэ. Цавхан голгосон чинь. Гэтэ ястал таагуур шиг цавхан голгоод өглөө нь хоолоо өгдөг чинь ч хоол тэгж баг. Сайхан амарсан уу? Сайхан. Онцгой сайхан. Богтхан уулмаа сайхан харагддаг юм тий. Тохо хэлбэтэй. Тийм байна. Сайхан харагддаг юм байна. Одоо бүхчүүд энэ төр гал мал дээр байж хахад өглөө босоод ерөн зүрэг олон бүхчүүд нэг дорой байхад ерөн барьдаг нэг тийм ёс дүрэн гэж юм байдаг үү? Байна. Тэр нь юу ах вэ? Одоо тэгэл бүхий ерөн бэл. Томцолтой бүх дээр үзэн. Тэр нь бол нас хамаагүй. Томцолтой бүх дээрээс он. Тий. За би нэг сайн мэддэггүй бол надад сонирхолтой санагдаад байна. Бүгчүүд маань ер нь ямар шүү байдаг юм бол гэдэг. Ер нь нэг ихтэй шүү. Одоо урд нь бол аймгийн арслан байхад хатад барилж байхад тэр даавар суудаг гэсэн бол одоо бол гайгүй дээх нь авчаа суугаад л бас бүгчүүдтэй бас үлгэр дуурайлах маягтай. Ер нь тийм үү. Тийм үү. За одоо ингээд сайхан цай авчаад мордё доо тий. Цай чамда. Аста өөрөө цай шахсан. Би нэг баяртай цай. Оо за. Сайхан сүүлээр хуураад л. Энэ хоолыг уу юм? Хийнэ. Тэгвэл хоороо юу? Хоороо. Хаадаг. Нутаг нь очиж гин үү? Нутаг нэг хийвсэнгүй. Цагаан саргал. За тэгвэл сайн цай амсчаад тэгэл мордё доо. Тий. Би бэст гис цай чамд. За. Манай өсгөө унтж гин үү? Одоо нэг хэсэг өсөхгүй. Тэрээс аваад гэдэг юм аа. Ийшээ сайхан харагддаг юм байна.
Нөө 12 мөр. Босгойлгүй. 12 цаг мэгт босгойлгүй. Яа гарыг мөн гэлээ. Арслангийн хийцэлсэн цай. Гарын хоол шахуу юм. Ер нь бол банштай цай л хийдэг. Өнөөдөр хамжижлаа шүү дээ. Хамжаад хийжлээ. Ангөрөн дээр нь явах одоо. Үгүй ээ сонирхоогүй. Тийм байхгүй. Хүчүүчүүд ангөрөн их явдаг юм шүү. Хэмрээ узнаа. Ёндогоо узнаа. Дэвээл гүйж байгаа чинь ханаад дэж зүгээр явж байгаа гин бүрээ сэтгэл байдаг. зүгээр яваад нэг зүгээр л амьдж байгаа нэг наваг хүн орж ирээд өдөөд хэлээд зүгтэй нэг баштаа цагаа би хараад шат гараад ирэхдээ чи нэмж үгтэй замхаар орлоод гэртээ гоо ямар та гараад ирэхдээ гэдэг чинь үгтэй тий ер нь ангөрөнд явж үзээгүй хүүхд тогтаал нэг өвгөөд байгаа л ноход явдаг байсан нохотаа нэг өнөг ярьсан эсвэл чанаман тэрнээсээ бог бол харж лсэн бусдын нөлөө харж гахаамхыг харж лсэн хүний гэргээ байх тэр ёс зүй ер нь өдөр тутмын ажил ер нь хүн ер нь одоо ингээд их хүн юм шиг санагдаад идэв заримдаа тэр киног үзэхээр л сувдгаа тоглодог кино байдаг штэ чинь сувдлын тэгэл нэг хадам аав нь орлаад чи бүхний ихнэр байж айдл илдвэр илэдл тэгээд нэг тийм бүхний үр хөвгтийг одмын үйлчлүүлэх гээл мөн тийм гоё кино байдаг. Тэгэхээр ер нь хүний ихнэр байна гэдэг ажил их үү ер нь. Тэр нь бол хүний ихнэр байна гэдэг чинь хариуцлага юм болж штэ. Бас нөгөө нэг сэтгэл зүйд нь бол нөлөөлнө штэ. Бид нар ч нэг наадам төхөөд ирэхээр сэтгэл зүйн 50% байлга ар гэрэн 50% байж ажиллаа амжилт. Түрүү жил наадам төрүүлэхэд стенд байсан уу? Үгүй би хөдөө байсан. За. Нэг дадлагтай байсан байхгүй юу? Тэгээд хөдөө явцсан байж байгаа. Ирэх гэж байгаа дамжаагүй. Тэгээд яг 13-нд наашаа гараад ирсэн. Тэр олон ирчүүд дундаас өөрийнх нь сайхан даваад ивэ түрээд ирнэ гэдэг чинь ерөөс хүний ан сайхан баг л даа. Тэгэхээр ч үгээр хэлхийн аргагүй юм да тий. Тийм. За энэ жилийн наадам өнгөтэй болох бол сайн болох бай. Илдэг юм дүүдэлж гин үү? Одоохондоо ч болоогүй байна. Тэр нууц байгаа. Төлгөө яхаа. Бүгчүүд чинь бас ирэхэд цагаан хар хил хам ихтэй байд юм шиг байна. Тэ ер нь бол тэр бүгрөө тойроо сууж байгаа олон хүмүүсийн харц тэр дунд барилдана гэдэг янз шүү. Тэгээд үндэсний гэсэн юмнууд чухал байгаа. Үндэсний үйлдэл бас нэг байна. Тэгэхээр би нэг үндэсний бүхийг ярьж байгаа учраас үндэсний бүх юм ярьж байгаа учраас бас үндэсний үйлдвэрлэгч best boyd ингэж байгаа. Бас монголчууд сэтгэлээ урах ханаа шингээгээд бөөдөө үйлдвэрлэж байгаа. Тэрээс бид нар зүгээр бас үндэсний юмнуудаа бөхөө сайхан үзэхдээ үндэсний үйлдвэрлэхээ бөөдөн дээрээ сууж үзээд энэ хийсэн янз юм байна. Бest бөөдөө манай best юм. Бага мó. Муу зэ. За. Тоолож мордё доо. За хоолой. Сайхан цайгаа Арслангийн хийцэлсэн банштай цай хамжиж хийсэн гэж ааш. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. За ингээд мордё доо. Тэгээд тоносон заяа сайхан хоолоор дайлсан сайхан сэтгэлээр өгсөн баярлалаа. Монгол бүхийн дэвж ариун байх болтугай. Монгол бүхчүүд шудраг байх болтугай. Таны хэмэр басаа байж биднийг олон жил баярлуулъя гэж итгэж байна гэж. Амжилт хүсье. Сайхан барилдаарай. Баяртай эргээд уулзах ирүүл бат. За. Бач толдох я